Та бүхэн өнгөрсөнтэйгээ хамааралтай амьдарч байна уу? Ирээдүйтэйгээ хамааралтай амьдарч байна уу? Тэгээ өнөөдрийн таны дүр төрх бол ирээдүйн та. Дүр төрх гэдэг нь таны зан чанар, үг хэл, хандлагатай, бодол, тэг бүх зүйлүүд ч орж байгаа. Өнөөгийн таны дүр төрх чинь ирээдүйн хэн болох гэж тодорхойлж байгаа асуудалтай зүйл. Харин хүмүүс өнөөдрийг хардаг. Ирээдүгөө биш. Өнөөдрийг хаш дүгнэдгээсээ асуудал нь энд байгаа юм гэж хэлж байна. Ялангуяа Христ итгэж хүмүүс бол ирээдүг бол маш сайн тодорхой мэддэг хүмүүс юм гэж хэлж болно. Хамгийн асуудалтай зүйл нь зарим хүмүүс өнгөрсөн үеийн гашуун дурсамж алдагдал үтсгүүтлийг яг харамслалаа үйл явдлууд хэд их авцснаас тэдгээр зүйлүүдийг хэрхэн эзэд өрхөө магадгүй мэдгүй гэж бодоод эсвэл өргөөгүй гэж бодоод эсвэл тэр үг агаагүй гэж бодоод ирээдүйд нэм найдвартай байж чадахгүй шалтгаанууд бидний амьдралд байгаа. Бурхан биднээс юу хүсдэг вэ? Бурхан биднээс биднийг ирээдүйдээ найдвар тавьж, итгэл тавьж алхахыг хүсдэг. Амен. Бурхан биднээс хүсдэг зүйл нь юу вэ? Өнгөрсөн амьдралынхаа хууч хүнийг дадал зуршил алдаа энтэглүүдийг орхих хүсдэг.